Хэрлэн сумын 14-р цэцэрлэг 2025-аас 26 оны хичээлийн жилд суралцахуйд суурилсан мэргэжлийн багш нарын бүлгээр багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих, багшлахуй болон суралцахуйн тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэх, мөн эко сургалтын хөтөлбөрийг шинжилсэн сургалтын хөтөлбөртөө уялдуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний тулд 7 хоног бүрийн пүрэв гарагт харилцан туршлага солилцох өдөр болгосноор сурах үр дүнгийн хүрээнд жилийн ажлын төлөвлөгөө болон өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтдаа хэлэлцэн багшаасаа суралцсан ажиллаж байна. Манай цэцэрлэгийн үрээ сайхан орчин хөгжлийн түлхүүр ба хүн бүр хүүхэд бүрийн танин мэдих хэрэгцээ сонирхолд нийцсэн эко орчин бүрдүүлэн ажиллахыг эрхэмлэж байна. Сонирхолтой тоглоом нь суралцах үндсэн үйл юм. Иймээс хүүхэд тоглонгоо мэдлэг бүтээж суралцах оюун сэтгэхүйг хөгжүүлэх үйлийг эрхэмлэн анги бүр тоглоомын ногоон орчин бүрдүүлэн ажиллаж байна. Манай цэцэрлэг 2021 оноос эхлээд олон улсын эко сургалт цэцэрлэг хөтөлбөрт хамрагдсан байгаа. Тэгээд аймагта анхны 2 дахь одоо ногоон тугийн эзэд болцгоосон байж байгаа. Энэ хичээлийн жилээс бид сургалтын шинжилсэн хөтөлбөрөөр олон улсын эко сургалт цэцэрлэг хөтөлбөртөө уялдуулан сургалт үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Сургалтын шинжилсэн хөтөлбөрийн сургалтын үр дүнтэй уялдуулж, эцэгхийн оролцоо дэмжлэгтэйгээр сургалтын хэрэглэгдэхүүнийг хүүхэд бүрт хүртээмжтэй хийж сургалт үйл ажиллагаанд ашиглаж байна. Өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах 70 суралцсан үр дүнгээс 46 суралцсан үр дүнг дэмжсэн. Нэг сургалтын хэрэглэгдэхүүн нь 1-2 уялдаа холбоог хангасан, бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжлэг үзүүлсэн 1065 сургалтын хэрэглэгдэхүүнийг хийж, сургалтын орчинд баяжилт хийсэн. Шинэ сургалтын хөтөлбөрийг эко сургууль цэцэрлэгийн хөтөлбөртөө уялдуулан хэрэгжүүлсэний үр дүнд хүүхэд бүр ус ууж хэвшин, усыг хайрлан гамдаг болсон. Ахлах бэлтгэл бүлгүүдийн хүүхэд бүр өөрсдөө цэцэг тарьж ургуулan түүнийгээ арчлан тордож сурсан. Бэлтгэл бүлгийн хүүхдүүд хогийг ангилан ялгаж сурлаа. Мэргэжлийн багш нарын бүлэг нь хамтран суралцах, хамтдаа хөгжих талбар юм.